Ажлын хэсэгт орж ажилласан 2027 оны энэ төлөвлөгөөг боловсруулах. За тэгээд ажлын хэсэг бол энэ 194-р захирамжаар Бямцаг дарга хурлын дарга ажлын хэсэг гаргасан. За Лувсан Жамц гишүүн ахалсан, Наранбаатар гишүүн дэд даргаар ажилласан, Ариун Зай гишүүн, Баасан Жаргал гишүүн, Бадамсүрэн гишүүн, Батбаяр гишүүн, Ганзүрэг гишүүн, Мөнхсайхан гишүүн, Мөнхтиа гишүүн, Наранчаа Наарай гишүүн, Очирот гишүүн, Бүрүдаа гишүүн, Сэддэрж гишүүн, Ундрам гишүүн, Уян гишүүн гээд олон гишүүд ажилласан. Хуулийн дагуу. Тэгээд ажиллаад шөнө оройгүй суулаа. За тэгээд хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн үндсэн гол заалтуудаа барьлаа. За төрийн эмнэлтийн тухай хуулиа барьлаа. Ингээд олон хуулиуд бариад ажил бол ороод ирсэн юм аа. Байнгын орон дээр бас бүтэн суусан. Байнгын орон дээр суугаад их хурлын гишүүдийг одоогийн хуулиараа бид нар их хурлын гишүүдийн зарчмын зөрүүтэй санал хүлээж авна шүү дээ. Эдийн засгийн байнгын орон дээр яг энэ чинь нэг бүрчлэн байнгын орны гишүүд хуулийн зүйл залттай энэ мэргэжлийн экспертүүд Ямт хамгааллын институтын дарганаар ирээд их хоёр сайд суугаад бас 2 өдөр ажилласан юм аа. Тэгэхээр одоо их хурлын гишүүд өөрсдөө бас зарчмын зөрүүтэй санал гарах эрхтэй. Байнгын орон дээр ч тэр одоо их хурлын тогтоолын төсөл төр ч өгдөг. Бүх юм дээр өгдөг. Тэгэхээр тэрийг бид нар хууль өрөөнд хүндэтгэж аваад ажилласан. Тэгэхээр одоо бол Бямцаг дарга та их хурлын гишүүдийнхээ эрцийг бүрдүүлээд зарчмын зөрүүтэй санал нь болно болохгүй гэдгийг нэчээд одоо хэлж өгөх гээд институтынхаа маань одоо эдийн засгийн хөгжлийн яам сангийн амирхан бүгд ирсэн байна. Ерөнхий сайд маань сууж байна. Тэгээд ажиллаа л хийцгээе тэхүү. Тэгэхгүй одоо нэг үгүйсгэж болохгүй ш. Түрүүн бол одоо энэ ажлын хэсгийнхэнд эдийн засгийн байнгын оролоо буцаа гэдэг ч одоо юу гэсэн үг вэ? Яаж ойлгох вэ? Бид нар их хурлын гишүүний бүрийн эрхийнхээ дагуу зарчмын зөрүүтэй санал оруулаад ирж байхад хүндэтгэл суусан шүү дээ. Тэгээд одоо хэдүүлээ сууж байгаа л ажлаа игээл дуусгая. Өмнөх жил ч гэсэн ингээл явсан. Очирт гишүүнээ ажлын хэсэг санал гаргаад энэ болно, энэ болохгүй та нар гаргасан байна шүү дээ. Тий. Тэгээд та хэдийн дэмжсэн саналууд чинь байнгын оронд дэмжигдсэн юм байна. Гэтэл та хэдийн дэмжээгүй саналууд чинь байнгын оронд бас дэмжигдээгүй юм байна. Тийм үү? Та хэдийг муу ажилласан гэж огтхин ч хэлсэнгүү. Тийм болохоор гүйцэн боловсруулах чиглэл өгөх ёстой гэж үзэж байгаа маа. Энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6-гийн 12-т тийм үү санхүүжилтийн их үүсвэрийг тодорхойлсон шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилан тооцсон хариуцах эзэнтэй техник эдийн засгийн үндэслэл зураг төсөнд батлагдсан тухайн жилд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээг эренбэлсэн байх юм шаардлага тавигддаг. Энэ хуулийн шаардлагад нийцээгүй саналууд хураагдаад энэ хураагдсан саналууд чинь эдийн засгийн байнгын орон дээр дэмжигдээгүй, ажлын хэсгээр дэмжигдээгүй. Тийм учраас дэмжигдээгүй саналууд чинь их хурлд орж ирээд энэ гишүүд чинь орж ирэхгүй байжгаад дэмжигдэх юм эрсдэл гарчаад энэ чинь улс орны эдийн засаг төсвийн байдалд засгийн газарт маш том ачаа болох гэдэг шүү дээ. Эргээд энэ дээрээс төсөв цуулах мөнгө байхгүй. Дахиад заалталт нь хэрэгжихгүй болохоор засгийн газар ажиллаа хийсэнгүй улсын их хурлын баталсан хууль тогтоомж хэрэгждэггүй гэдэг. Ийм юмруу орчих гээд байгаа учраас энийг гүйцэн боловсруулъя. Ажлын хэсэг эдийн засгийн байнгын дахиад нэг ажиллаатгаал гэж чиглэл өгөх гэж байгаа. Энийг бас гишүүд маань зөв ойлгоорой. Түрүү нөгөө их хоёр шадар сайдын хэлсэн зүйл бол бодиттой юм аа. 2020-оос 2024 оны хооронд тухайн үеийн парламент 52 их найт төгрөгийн ийм төсөл арга хэмжээг тухайн үед баталж ирсэн юм аа. Гэвтэл төсвийнх нь их үүсвэр 12 их найт төгрөг байсан. Ингээд боломжит их үүсвэрээс 4 дахин их үүсвэрийг баталсан. Дараа нь үр дагавар нь юу болсон бэ гэхээр засгийн газрын үйл ажиллагааны биелэлт гэдгийг үнэлэхэд дандаа 25% л гарсан. Мөнгө санхүүжилтанд байж ажил явдаг. Тэгээд байхгүй зүйл дээр ингээд маш их хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээ тусгасны үр дүнд маш их улс төржилт болдгоо. Тэгээ орон нутагт маш их хүлээлт үүсдэг. Гэтэл бодит байдал нь бол парламент нь гишүүд нь анхудлаа амллаа. Засгийн газар нь ч ажил хийж чадсангүй гэдэг ийм байдлаар иргэдэд ойлгогдож ирсэн. Энийг засахын тулд тухайн үеийн парламент судалтай намууд яриад өнөөдөр байгаа бас энэ 5 намын бас удирдлагууд бас энийг өөрчилъё гэд. Тэгээд төлөвлөлтөн дээр анхаарья, хязгаарлалтаа хийдэг бай, бодиттой төсөөлдөг бай, чадахгүй зүйлээ иргэдтэй хэлдэг байя гэдэг. Ингээд тохирч үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Тэгээд тийм болохоор би одоо их хурлын даргад мөн одоо төсвийн бодлогын байнгын орны дарга, эдийн засгийн бодлогын байнгын орны дарга гэдэрт хэлэхэд бол энэ 203 санал бол одоо хураагдах юм бол яг энэ үлгэрээ давтнаа. Тэгээд сонгуул ойртож байгаа
маш их улс төрийн бужигнаан болно. Тийм болохоор бодиттой эдийн засгийн үнэлгээнд дээр үндэслээд энэ байнгын хороод маань эргэж энийг дахиж санал хураалтаа явуулаад гүйцэн боловсруулах чиглэлийг нь өгөөд явах нь зүйтэй гэсэн ийм байр суурийг бас дахиж бас илэрхийлмээр байна. Баярлалаа. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль баталсан. Үндсэн хуулиндаа бид нэр Монгол төрийн бодлого тогтвортой байна. Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлт нь урт дунд богино хугацаанд харилцсан уялдаатай байна гэж 19 онд үндсэн хуульдаа тусгасан. Үүний дагуу 20 онд одоо миний би хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг санаачилж их хурлаар батлуулсан. Алсын араа 2050-д одоо урт хугацааны бодлогын биш баримтаа баталсан. Дунд хугацааны зорилтод 8 хөтөлбөр батлах ёстой батлаагүй байгаа. 5 жилийн үндсэн чиглэлтэй болсон. Засгийн газрын үйл ажиллагаа 4 жилийн хөтөлбөртэй болсон. Төлөвлөлтөнд суурилж төсвөлдөг байхын зарчмыг хэрэгжүүлж эхэлсэн. 1990 оноос хойш 2020 он хүртэл үндсэндээ бол төлөвлөгөөн дээр төлөвлөлтөн дээр суурилж төсөв зардлаа хуваарлдаг ийм тогтолцоог явж ирсэн. Энэ тогтолцоон шилжснээс хойш жилийн төлөвлөгөө бол одоо чухал ач холбогдолтой болсон. Тийм учраас 200-аас санал гарсан байх. Төлөвлөгөөн дээр суурилж төсвөө баталдаг бай гэж. Тэгэхгүй бол ямар ч бодлогогүй төлөвлөгөөгүй төсөв орж ирдэг. Тэр нь үзэмжээрээ засгийн газар болон гишүүд ханддаг. Үүнийг л улсын их хурл бас урт дунд богино хугацаанд бодлого төлөвлөлтөнд нэгдсэн бай, ойлгомжтой бай, тодорхой бай, төлөвлөгөө баталж түүнийгээ хэрэгжүүлэхэд төсөв баталдаг бай гэсэн ийм л хууль хэрэгжиж байгаа. Харин одоо энэ 203 санал маань үнэхээр одоо тийм үү төсвийн хүрээний мэдэгдэл, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр энэ бүх юмтайгаа уялдсан нь уялдаагүй юу? Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиа зөрчсөн үү, зөрчөөгүй юу? Хэрэв зөрчсөн бол энэ зөрчсөн санал хураалтууд яагаад байнгын хорон дээр явагдсан юм? Энийг одоо байнгын хороо маань нэгтгэхэд заавал 203 санал хураалах шаардлагатай байна уу, үгүй юу? Сэдвэрч дарга энх хоёр сайд бас нэг шийдэл гаргаж өгөөч. Одоо ингээ гишүүд ингээ танхимд ихэнх гараа явуулсан, эрдсэнд 96 гишүү орцсон. Тэгээ байнгын хорооны дэмжээгүй саналууд ихэнх нь байна. Энэ дэмжээгүй саналууд чинь тэгээд гарч явсан гишүүдийнхаа дэмжигдээд явчихна. Баахан хууль зөрчсөн 200 санал хураагдаад тэгээд ингээд ийм асуудал болох гэдэг шүү дээ. Ийм л одоо зарчимгүй ажилламааргүй байна л да. Тэгэхээр байнгын хороон дээр мэрэгжлийн байнгын хороод яагаад хилэлцээд байгаа юм? Төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо. Энэ дээр жоо ажил хэрэг шаарддаг баймаар шүү дээ. Дэмжээгүй үнэхээр одоо зарчмын зөрүүтэй саналууд нь хууль зөрчсөн болвол Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд нийцэхгүй болвол хураалахгүй байх ёстой. Хураах юм бол бас одоо энийг анхаарах ёстой. Бас засгийн газрын өргөн барьсан төсөл жилийн хөгжлийн төлөвлөгөөнд маш чухал бичиг баримт төлөвлөгөөн дээр суурилт төсөв гарнаа. Төлөвлөгөөнд орсон зүйлүүдийг одоо төсөвт суулгах ёстой гэдэг ингээд бас хуультай. Тийм болохоор энэ төлөвлөгөө маань ингээ хөдөлжүүл төсөвт суулгаж чадах уу, эрхшил хэрэгжүүлж чадах уу, энэ ямар шийдэл байх вэ? Ерхий сайдын байр суурь сонсъё. Өнгөрсөн жил 5 жилийн үндсэн чиглэлийг боловсруулахад нэг зүв болгох гэж айгүй хичээсэн юм ба. Яг KPI-уудаа тавиад үндэсний үзүүлэлт, салбарын үзүүлэлт хэд байх юм бэ? Дандаа тоогоор хэмжээд энийг олон улсын индексүүдтэй нь холбоцсон. Тэгэхээр энэ 5 жилийн чиглэл бол амьдралд илүү нийцсэн. Тэгэхээр тэр 5 жилийн чиглэл нь өөрөө тэр смарт гэдэг байгаа те тодорхой хэмжиж болох уу, сүрж болох уу, цаг хугацаатай бодиттой байх шалгуур нь дандаа тоон хэмжүүртэй байгаад байдаг. Үүнд нь суурилсан жилийн төлөвлөгөө орж ирэхийн тулд мөрөөдлийн лист гэхээсээ илүүтэйгээр бид нар сая юм хурж болох үз гэдэг зорилгоор нэлээд ингээ хумаад оруулж ирсэн. Тэгээ дээрэс нь жоохон орон зай хэрэгтэй байгаамаа төсөв дээр. Одоо 35 санал нь дэмжигдсэн байгаа чинь дангаараа 1.3 их 80 байхгүй юу? 1.3 их 80 гэдэг чинь жишээ нь тэтгэврийг бараг энэ ча хэд үү бараг 10 гэдэг чинь бараг 25-30% нэмэх мөнгийг зөвхөн энэ дэр нэмчихэд байгаа. Тэгэхээр төсөв дээр нэг баг орон зай хэрэгтэй байна. Тэгэхээр энэ орон зайг ингээд сум дундын зам, сум дундын сургууль гэд ингээд аваачаад хуваагаа тавьчихдаг. Гэтэл бусад одоо тэр чинь сум болгоныг шийдэж чадахгүйгээс хойш улсын жилийн төлөвлөгөөнд энийг тусгалаа яах вэ? Нийтдээ байгаа энэ 203 саналын одоо төсөв чи 2.9 болно гэдэг бол чи хүүхдийн мөнгө чил 1.7 байгаа шүү. Тэгэхээр бид ийм орон зай байхгүйгээр одоо эх оны төсөв дээр тэтгэврээ
нэмэх асуудлыг шийдэж чадахгүй, цалингаа нэмж чадахгүй, халамж зорилттой бүлэг төрж чадахгүй л байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ үнийн өсөлт ингэж их өндөр байгаа үед бид нар тэтгэврийг жишээ нь реформ хийя гэд одоо орон нутгийн уулзалтууд бид нар яриа явж шít. Тэтгэврийг шудраг тогтолцоо руу шилжүүлнэ гэдэг. Орон зай хэрэгтэй байна. Засгийн газрын тэргүүлэх ажил бол энэ нийгмийн даатгалын реформ. Тэгэхээр одоо манай энд ингээд ахмадууд ирсэн байна шүү дээ. Одоо 2014 оноос хойш өмнө нь тэтгэвэр дарсан ахмадууд сая 400-аас тооцоолаад 3 жилийн дараа тэтгэвэр дарсан хүмүүс 2 сая 400-аас тооцоолаад ийм ялгаатай. Тэгээ сүүлийн 5 жилд нь аваад шимтгэл илүү төлсөн өндөр тэтгэвэр тогтоолгоод тэр ийм шудраг тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх реформыг хийгээд засгийн газарт нэг ийм орон зай өгөөч гэж л гишүүдээс үсээд байна. Тэрнээс биш яг ийм одоо энэ 35 санал гээл 1.3 энэ шийдчих юм бол эргэжэл ер нь одоо юу ч шийдэж чадахгүй. Ялангуяа тэтгэвэр цалин өс шийдэгдэхгүй. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлээч гэж гишүүдээс хүсэж байна.